Сайн байцгаана уу үзэгчдээ. Нэвтрүүлэг эхлэж байна. Энэ удаагийн дугаараар хөдөө аж ахуйн газрын эрх зүйн орчныг боловсронгуйлгах асуудлаар хэлцэх болно. Ингээд өргөд ирсэн зочдод танилцуулъя. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хуулийн хэлтсийн дарга Алтан Цэцэг. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Одон хүү. За мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Алтан Гэрэл. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Бямб Дорж. За үйлдвэр хөдөө аж ахуйн яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Алтан Сүх. Монголын хөдөө шинжилгээний төлөө фермерүүдийн холбоо төрөмс байгууллагын гүйцэтгэх захирал Түр Мандах. За хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг бизнесийн сургуулийн багш шинжлэх ухааны доктор профессор Нямбат. Хорог тэрэлж байгаль орчин тогтвортой хөгжилд төрөмс байгууллагын тэргүүн доктор Эрдэнэ Чимэг. Нутаг түншлэл үндэсний зөвлөх байгууллагын тэргүүн Батгшиг нар энэ удаагийн нэвтрүүлэгт өргөдөө оролцож байна. Эхнийхээ асуултыг хуулийн хэлтсийн дарга Алтан Цэцэг танаас асууя. Хөдөө аж ахуйн газар гэдэгт яг ямар газрууд ордог вэ? Энэ Монгол улсын нутаг дэвсгэрийн хичнээн хувийг эзэлдэг юм болоо. За 2013 оны газрын нэгдсэн сангийн тайлангаар хөдөө аж ахуйн газар бол Монгол улсын газрын нэгдсэн сангийн хамгийн том буюу 73.4 орчим хувийг бол эзэлж байгаа. За хөдөө аж ахуйн газар өөрөө дотроо бас дид ангиллуудад хуваагддаг. Бэлчээр, тариалан хадлан, за атарсан газар, мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлж барилга байгууламжийн доорх газар, мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэхэд тохиромжгүй газар гэсэн ийм үндсэн 6 дид ангилд хуваагддаг байгаа. За бэлчээрийн газар бол тухайлах юм бол хамгийн том буюу 96.2% эзэлж байгаа. Хөдөө аж ахуйн газар дотроос. За тариалангийн газар бол 1 саяга газар буюу ойролцоогоор 0.84 орчим хувийг бол эзэлж байгаа. За үүн дотроос атарсан газар бол 250 мянган га газрыг бол атарсан газар гэж тоологдож явж байгаа. За үлдсэн 750 орчим мянган га газар бол эргэлтэнд явж байгаа. Эргэлтэнд явж байгаа. За баярлалаа. Ер нь тэгээд хөдөө аж ахуйн газрын ашиглалт тэр дундаа бэлчээр ашиглалт өнөөгийн Монголд одоо ямар төвшөнд байна вэ? Тэгэхээр үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас бол одоо энэ бэлчээр ашиглалт хамгаалтыг сайжруулах талаар бол маш олон үйл ажиллагаа явуулдаг. Бэлчээр усжуулах, бэлчээрийн хортон мэргэжтээс хамгаалах, мөн тусгай хэрэгцээний газар болгож аймаг дундын хотын бүс нутгийг авч хамгаалтандаа авдаг байгаа. Тэгэхээр бэлчээр усжуулалтаа бол одоо жил бүр 10 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс тавигдаж, үүнээс бол 7 орчим тэрбум төгрөгөөр нь ус цэг шинээр удаг инженерийн хэлтэй удаг гаргаж 2 орчим энэ тухайн энэ жилдээ бол 2 тэрбум төгрөгөөр нь бол одоо инженерийн хэлтэй удаг гаргадаг одоо гүн өрмийн өндөр хүчин чадалтай машин худалдаж авч одоо аймагуудад нийлүүлэх 500 орчим сая төгрөгөөр бол ус цэгийн хайгуулыг хийдэг байгаа. Ургамал хамгааллын чиглэлээр бол одоо жил үндсэндээ 1.8 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнээс бол одоо үлийн цагаан огт нь зарцаатай энгийн механик арга болон микробиологийн аргаар тэмцдэг байгаа. Аймаг дундын хотын бүс нутгийг бол одоо энэ жил энэ байдлаар бол одоо 8 бүс нутагт байгуулсан. Тухайн бүс нутагт бол одоо энэ жилийн хувьд бол одоо нийт 3 бүст нь үүсдэж ялын агуулах барих, 3 бүст бол малын чулуун хороо барих, мөн аймаг дундын хотын бүс нутгийг тэмдэглэжүүлэх зорилгоор бол одоо энэ мөнгийг бол зарцуулж байгаа. Энэ газрын тухай хуулийн 52-ийн 2 дугаар зүйлд нэг юм залт байгаа гэдэг чинь иргэд нийтээрээ хилцээд тухайн жилд ашиглах одоо хаана өвлжхөө, хаана хаварч, хаана амарч зусах вэ гэдэг иргэдийн нийтийн хурлаар хилцээд орон нутгийн засаг дарга энэ байршлыг тогтооно гэд. Яг бодит байдал дээр энэ нэр нь хэрэгжит юм уу? Эсвэл малчид уламжлалт аргаар өөрсдийнхөө нутгалдаг. За өвлжөөнд энэ вэ, манай цэцлэнгийн газар энэ гэд өөрсдөө хуульчлагдаагүй ч гэсэн ингээд зориулалтаар ингэж ашиглагдаад байна уу? Энэ талаар яг хийгдсэн судалгаа байдгүй. Тэгэхээр одоо манай бэлчээрийн мал аж ахуй маань одоо жилийн 4 улирал нүүдэлж эрхэлдэг одоо уламжлалт мал аж ахуй байгаа. Тэгэхээр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөлгөөг буюу бэлчээрийн менежментийн төлөлгөөг бол одоо энэ эх оны төлөлгөөг энэ оны 11 сард одоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа баталж хэрэгжүүлэх. Гэхдээ энийг бол тухайн сумын одоо газрын даамал мал эмнэлгийн засгийн мэргэжилтэн засаг даргын орлогч, байгаль орчны байцаагч гэсэн ийм бүрэлдэхүүнтэй сумнда
ажлын хэсэг байгуулагдаад тухайн жилийнхаа бэлчээр менежментийн төлөвлөгөө гаргадаг. Тэгэхээр энэ нь бол жил жилийн уламжлалаараа одоо тэртээ дөнгө үйлжээ хаварж намарж туслангаа гарцсан байгаа. Тэр дагууга хийгддэг. Гэхдээ тухайн бэлчээрийн доройтол талхлагдлын байдлаас болж хамаарат тэр жилдээ одоо бид энэ бүс нутгаа одоо энэ жил өнжөө сэлгий гэсэн ийм зүйлүүдийг бол одоо тухайн төлөвлөгөөнд гаргаж өгч хэрэгжүүлдэг байна. Тухайн өөрөөр хэлбэл байгаль цагаагаар нөхцлөөс хамааруулаад баг зэрэг өөрчлөгдөж болох юм байна тийм үү? Тэгэхээр аймаг дундын отрын бэлчээрийг бас засгийн газраас тогтооно. Сум дундын отрын бэлчээр нутгийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоож байгаа. Тэгэхээр энэ бүс нутаг 8 бүс нутаг байна гэж штэ. Энэ талбайн хэмжээнд ер нь өөрчлөгдөж байгаа юу? Энэ би их олон газруудын мал ингээ орж ирээд байгаа газруудын бэлчээрийн дац хэтэрчихсэн тэнд ямар нэгэн зөрчил асуудлууд үүсдэг болов гэж зүгээр ингээд Монгол хүний хувьд ч буугаад бодоод байна л та. Энэ нэр нь ямар байдгийг. Тэгэхээр 8 бүс нутагт нийт бол 670.2 мянга бүсийг аймаг дундын отрын бүс нутаг гэж засгийн газрын тогтоолоор авсан байгаа. Тэгэхээр энэ бол жил болгон тэр талбайн хэмжээ багасна өөрчлөгдөн гэсэн зүйл бол байхгүй. Тухайн бүс нутагта мал оруулж үйлжүүлдэг байгаа. Гэхдээ энэ мал оруулж үйлжүүлэх асуудлыг бол жил болгоны 10 сарын 15-ны дотор тухайн аймаг дундын отрын бүс нутаг ашиглах орон тооны бүс зөвлөл гэж байдаг. Тэр орон тооны бүс зөвлөл нь хуралдаад тухайн бүс нутаг байгаа аймаг тэр бүс нутагт орж үйлждэг сумдын засаг дарга нар хөдөө аж ахуйн газрын дарга нь оролцоод энэ жил энэ хадлангийн отрын бүс нутагт одоо тэдэн толгой мал оруулж үйлжүүлэх боломжтой байна гэж төчнийн даацтай байна гэдэг нь тодорхой байдаг учраас тэнд одоо тухайн сумдаас захиалга авч малаа оруулдаг. Тийм болохоор отрын бүс нутагт бол одоо бэлчээрийн даацаас хэтэрсэн тооны мал оруулж үйлжүүлнэ гэсэн асуудал бол байхгүй. Ер нь тэгээ бэлчээр ашиглалттай холбоотой энэ зөрчил байдаг юм уу? Монгол улсад одоо бэлчээрийн асуудал энэ газрын тухайн нэмэлт өөрчлөлтөнд нэг хэсэг бэлчээр эзэмшүүлнэ гэж яриад байсан. Ер нь эзэмших асуудал өнөөгийн Монгол оронд энэ хэр нийцтэй гэдэг юм бол энэ талаар судлаач эрдэмтэд та нарын бодол юу вэ? Бэлчээр нь эзэмших зөв үү? Бэлчээрийг ашиглахад одоо гарч байгаа зөрчил байгаа юу? Тэгээ энэ хөдөө аж ахуйн газрын энэ янз бүрийн зориулалттай хөдөө аж ахуйн газруудын ашиглалтын хувьд бол бас тухайн одоо зориултаас шалтгаалаад бас өөр гэсэн онцлогтой. Тариалангийн газар дээр бол нэг өөр. Хатан дээр мөн ялгаагүй өөр. Бэлчээр дээр бол их онцлог. Тэгэхээр энэ бэлчээр дээр бол одоо манай Монголын яг уламжлал ёсоор бол ер нь нэг тийм нийтийн эзэмшил тийм маягтай ашиглаж ирсэн тийм паблик одоо маягаар эзэмшдэг. Тэгэхээр энд чинь аашаад одоо ингээд тодорхой малчтад ингээд шууд эзэмшүүлэх ийм маягаар ингээд бэлчээрийг ингээд хуваагаад хуваарлаад эхлэх юм бол бас их ноцтой байдал үүсч болох талтай. Тийм учраас бэлчээр дээр бол их л болгоомжтой хандахгүй болохгүй ийм байдал үүсдэг. Бэлчээрийг эзэмших асуудал бас хязгаарлагдмал ахна. Сая ярьлаа бямдуулж мэргэжилтэн. Тэгээ бэлчээрийн менежментийн төлөвлөгөө гаргадаг гэж. За энэ бэлчээрийн менежмент төлөвлөгөө гаргахад энэ тариалан эрхэлдэг аймагуд Төв, Сэлэнг, Булган гэд тариалан ихтэй аймагуудад энд тариаланчдын бас төлөөллийг энд оруулж хэлцэхгүй бол ялангуяа одоо таримлын ургаж идэх хугацаа одоо хаваржаа туслангийн талбай бэлчээрийн талбайг зааж өгөх асуудалтай ус зөрчилдөх магадлалтай боломжтой учраас энэ төлөөллийг оруулж хэлцэж шийдвэрлэж явал зүгээр болов уу гэж бодож байна. Бэлчээрийн ашиглалттай холбоотой зөрчлийн асуудлууд бол ерөнхийдөө бүс бүслөөрөө харилцан ялгаатай байгаа л да. Ялангуяа одоо энэ алслагдмал дэд бүтцээс алслагдмал газар нутгуудад сум орон нутгад бол бэлчээрийн асуудал өнөөдөр Төв Сэлэнгийн районд бол районоос хамаагүй өөр байгаа. Энэ дотроо ямар говийн бүс нутагт ямархуу бэлчээрийн маргаан зөрчилтөнд гардаг вэ гэхээр илүү энэ бол нэг сум дамсан засаг захиргааны одоо хил дамсан одоо нүүдэл суудал бол маш ихээр явагддаг. Аль хэдийн одоо уламжлалгдан ирсэн сумаа дамнаж те одоо зусдаг, өвлждэг тэр нутгийн малчид
тэр нутгаа одоо юу гэдгийг удирдлынхаа бэлчээрийг ашиглахыг хүсдэг боловч хэдийгээр бол тухайн одоо ирж байгаа сум нь өөрөө зудтай гантай байх жилүүдэд энэхүү зөрчилдөөн бол илүү хурцдмал явагддаг. Тэгээ зөрчилдөөн боллоо гэдээ бол угаасаа монгол хүн чин монгол малчин чин өөр хоорондоо ингээд одоо эв түнжингээр харилцан найр тавих байдлаар шийдвэрлэгдэж ирсэн өнөөдрийг хүртэл энэ асуудал ч гэсэн одоо явж байна. Гол стратеги нь бол нэг нэгэндээ найр тавих харилцан одоо тусалцах байдлаар явагдаж байгаа. Гэхдээ бас түүнээс гадна одоо шинэлэг одоо янз бүрийн тийм юунууд тогтолцоонууд гарч ил байна л да. Одоо уул уурхаач гэдэг юм уу эсвэл бол одоо маш олон адуутай одоо бусад өөр сум орон нутгийн хэдэн мянгаараа адууга туугаад хүрээд ирдэг те. Энэ тохиолдолд бол заашгүй тухайн нутгийн малчид бол хохирох те. Тийм тохиолдол гардаг. Энэ дээр бол нарийн зохицолгоо сум орон нутаг өөрсдийнхөө тухайн одоо жилийнхаа ургац бүтээмж тухайн жилийнхаа хурд нуцныхын хэмжээнээс шалтгаалаад сум орон нутагта иргэдийн хурлаараа бол хилцэж шийдвэрлэх тохиолдол бол байгаа. Олон стратеги арга туршлагууд байна. Монгол улсын хэмжээнд одоо хичнээн малчин өөрийнхөө өвлжөө хаваржааныхаа доорх газрыг дундын зориултаар эзэмшиж авсан байдгийн бэ. Энэ талаар судалгаа байдгүй. Тэгээд аймагуудаас авсан судалгаагаас харах юм бол үндсэндээ бол нийт 80 орчим мянган малчин өөрөх бол одоо өөрийнхөө өвлжөө хаваржааны доорх газрыг эзэмших гэрчлэгийг бол авцсан байна. Үлдсэн ялангуяа энэ төв сэлэнг Орхон, Булган аймагууд газар тариалангийн бүс нутгуудад өвлжөө хаваржааны доорх газрын гэрчлэгээ олгох асуудал бол одоо бас жоохон удаашралтай байгаа. Яагаад гэвэл одоо бас тухайн орон нутгийн онцлогоос болоод энэ өвлжөө хаваржааны доорх газрын эзэмших гэрчлэгээ олгох нь удаашралтай. За тэгвэл бүгдээр одоо яг энэтэй холбоотой нэг сурвалжлага үзье. Манай Мандал сум бол Монгол улстай хамгийн томд ордог сум. Сэлэн аймгийн хүн амын 4.1 Монгол улсын одоо нийт хүн амын 100-ны одоо 1% одоо эзэлж байгаа ийм бол томоохон сум байгаа. Газар нутгийн хэмжээнд бол нийт 484.3 мянган га газартай. За үүний 60 гаруй хувийг нь бол ойн сан бүхий газрууд эзэлдэг. За хөдөө аж ахуйн хэлбэр газрууд бол нэг 100 гаруй мянган га бол газар байна. За үүний бол нэг 108 мянган га нь бол бэлчээр 17.7 мянган га газар нь бол тариалангийн газар бол байна. За энэ 108 гаруй мянган га талбайд бол нийтдээ бол манай сумд 106 мянган мал бол бэлчиж байгаа. За энэ 106 мянган малыг бол хонин толгой шилжүүлэх юм бол нэг 265 мянган хонин толгой бол одоо бэлчиж гин гэсэн үг. Тэгэхээр манай бэлчээрийн маань дат 108 мянгаад улсын одоо эрдэмтэд одоо судлаачдын одоо дүгнэснээр бол 62 мянган толгой мал одоо хонин толгой шилжүүлснээр бол багтах ёстой. Тэгэхэд бол манайх одоо 265 мянга. Үндсэндээ бол малын тоо толгой 4-5 дахин одоо хэтэрсэн одоо ийм газар нутаг. Газар тариалангийн бүс нутагт байдаг болохоор бид нар бол малынхаа тоо толгойг бол одоо бууруулж тэрэнд нь зохицуулж одоо угар бидлээ малдаж байгаа. Гэтэл бас бид нарт бол бэлчээрийн асуудал хүндхэн байдаг. Ягаад гэвэл нэг талаас газар тариалан нөгөө талаас одоо хадлангийн газар гэдэг ингэдэг малчтыг газар нөгөө өвлжөөг нь эзэмшүүлэх газрын одоо гэрчлэгээг өгөхгүй одоо байх ийм асуудал бол одоо байгаа хэрэгтэй. Миний өвлжөөний газрыг бол одоо хүртэл надад шийдэж өгөхгүй байгаа. За манайх үр тариа төмс үнсний ногоо тариалдаг. Хашаатай хашаагүй. Зарим нь бол тороор хашдаг, зарим нь бол хашч дийлдэггүй, хүчирдэггүй. За ийм байдлаар газар тариаланг бол эрхэлж ирж байна. Тариалах, хураах тэр зовлонгоос хамгийн их байдаг зовлон нь бол малын асуудал. Бид нар тэнгэр хангаагаа гуйж одоо ургаасаа тэгээсээ одоо тэгээд залбирж л одоо тариа ногоогоо ургуулж байгаа. Ургаад ирсэн тариагаа малд идүүлчих бол үнэхээр хайр. Тэгээд малчтыг үнэхээр бид нар бол цаашаа наашаа гих бас хэцүү. Тэгээд зохицолдоод одоо эдийн уртал амьдраад ирж байна. Би өөрөө бол өвлжөөтэй. Жилийн дөрөвлөл би өвлжин дээрээ зусдаг. Өөр нутаглах тийм нутаг бэлчээр болоод олдохгүй. За. Тийм. Жилийн дөрөвлөлд байдаг. Та хэдэн малтай вэ?
Би нэг бод уг нийлснэг 600-аад мал байна. 600-аад Тийм, малтай. 600-аад. Би тэрүүгээр би өөрөө бол тэтгэвэр тогтоогддог. Би тэрүүгээр амьдэрдэг. Өнөөнийхөө сүүгээр Тэгэхээр та тэр 600 малчаад хичнээн гат талбайд бэлчээр чинь тэгээд жилийн дөрөв удирал хэлбэрлэхээр бэлчээрийн тас хэтрэх гэсэн асуудал байна уу? Одоо ер нь яг та нөгөө мал болоод ингээ нөгөө орчинд дасан сорно гэж байх юм. Манайх бол одоо ингээ манай багийн бүх мал чинь манай үлжин дээрээр зусдгийг. Зөвхөн миний мал идэхгүй. Тэгэл намар болно одоо эдний энэ нөгөө тариалалт аваад дуусахлаар нөгөө малчид тараад нөхлөөр би нөгөө айлуудын бөөр сахиад үлддэг. Сүүлийн үед бол манай мандал суманд бол малын тоо толгой ихсээд бол үнэхээр бол гэлтгий байж байна. Үнэхээр одоо яг багтахгүй л байгаагийн хэрэг баг гэж бодож байна. Тарийн талбай бүхний захад өвлжөөтэй. Тэ. Ер нь бол ингээд яваад үзэхэд бол ер нь эвтэйхэн шиг ийм ээвэр тариалангийн талбай байх юм бол тэрний тэнд бол хит хитээр өвлж байдаг. Манад яг хашаалцсан 200 орчим гаа байдаг. Дээрээвэнгийн өвхөр, энэ өлөнтийн өвхөр тэр аяараа яг манай талбайд тэр чигээр яг десант буучдаг. Тэгээд буцаад хавар ирэхэд манай талбайн хөрс яг машин явсан зам шиг болчдөг. Дагтаршдаг. Тэрийг нэг боловсруулалт хийгээд би одоо төмс хүнсний ногоо тариалах гэхээр дийлдэггүй 2-оос 3-аас 4-өөс тийм боловсруулалт хийж байгаа. Тэгээ хөрсний бүтэц алдагдсан. Адгийн наацхан би тороор хашсан байхад торон хашааг нь нэвдээд мал авна. Энэ хашааг би гадуур нь нүх ухаад давхар хашвал малыг оруулахгүй байх тал байна. Тэгэхээр тариалангийн талбайг нүх ухаад хийчих юм бол торгон инээ тэрэгээд бас дарамт ирж байгаа учраас яач чадах. Би бол энэ сумын уугуул өөрөө тариаланч байж байгаа одоо фэйстэндээ гараад малчин болж байгаа. За ингээд зэрэг би тэр талын зовлон мэднэ. Ийм учраас миний одоо энэ улс хэлж байгаа бол мал өөхийн иргэн хүнийг малчин гэдэг гიშлгээтэй болох хэрэгтэй байна. Улсын анхаарах асуудал. Тэгээ энэ малчин нөхөр дорж тэгэл малынхаа ингэж малдана гэх тэр хүнд өөрт нь хариулах даалгавар малчинд өөрт нь заавал хөвөлөх шаардлагыг малчин хүнд ойлгуулахгүй байгаа цагт тэр хүн мал чадахгүй л малчныхаа үргийг биелүүлэхгүй бол малчин гэдэг эрхийг хасах тийм хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй байна. Тэрнээс биш бид бол тариаланч би өөрөө тариаланч идэвхтэй байж лээсэн юу айдаг. Манайд бол тийм илчээ хадлан бол ер нь тэгэл зогцдог асуудал. Одоо байран маллага буюу фермерийн аж ахуй эрчимдсэн мал аж ахуйроо оруулаад тэгээд малын хөлийн татварыг өндөр өгчмөр. Өндөр тавьчмөр. Хөшүүрэх хэрэгтэй тий. Тэнд үнэхээр үржил шинтэй сайн малаа маллаад өндөр татвар төлөөд мал одоо малддаг хүн байвал байж болно. Бид нар чинь яг говьд очоод тариа тарьж болдог бол өөр хэрэг байна шүү дээ. Сэлэнгэд тариа тарьж байгаа учраас бид нар будаага энэ оройноос бид нар гурилаа олж авмаар шүү дээ. Хамгийн гол нь. Эндээ төр засаг анхаарч байгаа шүү дээ. Малчин тариаланчт хоёрын хооронд гардаг зөрчлийн асуудал бол мал тарианд орох. Өөрөөр хэлбэл өмч сүйтэж байгаа ийм асуудал. Зөвхөн нэг тариачдын эрх ашиг хохироо зогсохгүй. Нийт ард түмний эрх ашиг хохирдож байгаа. Тэ байдлаар хохирж байгаа. Ийм учраас малчин тариаланчдын хоорондын зохицуулалтын тодорхой эрх зүйн акт хуулиуд бол шинжилж гарах ёстой. Энийг бол төр захиргааны улам мэрэгжлийн эрдэмтдийн саналыг авч яагаад энийг одоо газар зохицуулалтын хуулийг бол яралтай гаргах нь зүйтэй. Адуу гэдэг юм бол одоо нэг уяачд олширсан одоо тэгээд тэр адуу нь дандаа хариулахгүй замбраагүй явдаг. Адуу бол тариалангийн ерөөсөө ихэнх хувийг сүтгэдэг. Мах иддэггүй тариаланч гэж байхгүй. Гурил иддэггүй одоо малчин гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ийм учраас аль талдаа одоо санаачлахтаа аль альныхаа талын одоо асуудлыг хүндэтгсэн ийм байдлаас л одоо бие биетэйгээ хажиж байвал энэ зөрчил багач гисэн одоо наашаа болох болов гэж боддгийг. Боддыг бол богоор таргасан тийм яриа явж исэн. Тэгээд бид нар бол ер нь улсын баяр наадам хүртэл бол малыг бол орцсонж байсан гаргаад л аргалдаг. Орсноос нь хойш за ахиж битээ оруулаарай гэд явуулна. Тэгээд дахиад ороод ирвэл нэг 5,000-аар торгоно. Толгойг нь бодог штэ. Дахиад ороод ирвэл 10,000-аар торгоно. Дахиад ороод ирвэл 20,000-аар торгоно. За тэгээд энэ дахиад ороод торгол моргол нэмэгдээд ирэхээр нэг аргаа ядаал нэг бог ч юм уу аваад за дахиж битээ оруулаараа гуйгаал ингээл нэг салдаг. Адуу бол сургуультай. Шүн ороод
үүр цайхан алдаад гараа. Зүгээр идээд явдаг бол өөр хэрэг штэ. Тэр чинь 4 хөл нь эдснээсээ илүү сүйтгэл явчихдаг. Ингээд араа. Энэ хуурцсан байд ингээд эдхэн шийдэс юм. Эний чи одоо юм шатхан өрөө тураагаад ялтай биш. Ингээд ийм болооч одоо маш их зовлонтой. Жишээлбэл одоо ингээд 1 м квадрат талбай гэдэг тэдний 2 3 4 5. Ийм дээшээ бодоо босн бүгд налтсан. Налцсан байна тий. Одоо ороогүй талбай гэх юм бол одоо байна. Тэрийг одоо харуулж болно. Арай өөр өнгөтэй чинь тий. Одоо энэ жил урагт бол одоо ийм сайхан байгаа. Толгой нь ийм том. Тэгэхэд чинь бас малын нөлөөгөөр. Одоо яг хэрвээ ингээд урагцаа тогтоох юм бол гаагаас одоо 20 жишээ унах жишээний ийм байна. Тэгэхээр одоо ингэж идэгдсэн байгаа. Яг ингээд орж болохоор газар ингээд ингэчээр малаа ингэ сөхөж гаргаад энэ чигээр ингэж хаяал. Малчдаас өөрсдөө хөөж гарах уу? Өөрсдөө хөөж гарах уу? Өөрсдөө хөөгд гаргач. За. Ингэж одоо малаа гаргахын тулд энэ чи идчихээр мэдэгдэхгүй тулд гаргаад ингээд энийг сөхөж хаячаа. Тэгээ энэ чигээр хайчих. За. Ингээд одоо ингэ хайчих. Ингээд дахиад нөгөө мал ороод ирэх чинь. За. Гаргаж болно одоо тий. Тэр чинь одоо малчтны сэтгэлтэй байх. Энийгээ буцаагаад мал буцааж миний мал орж болохгүй шүүгээд ингэчих юм бол бас нэг өөр. Буцаагаад тий мал орох боломжгүй болгоод ингээд буцаагаад ингээд ингэчих ямар сэтгэлтэй байх тий. За. Ийм зүртүүд их гараад идэг юм аа. Манай сумаас бол бас энэ дээр анхаарад бодлого тавьж байгаа сумын комисс гээд гаргасан байгаа л да. Одоо нөгөө хохирсон талбайг нь хэмжээд хохирлын одоо тэдийн хэмжээний юм хохирсон байна гэдгийг тавиад тэр малчинд нь акт тогтоогоод тэр актын шүүхээр шийдвэрлэж байгаа. Тэгээ шүүхээр шийдвэрлүүлээд тэр хэдэн төгрөгийн акт гарсан байна тэрний тэр тариаланч аваад 20% нь сумандаа одоо суутгуулдаг. Нэг ийм зарчим байгаа. Энийг одоо олж аавна гэдэг бол барахгүй мөлий. Би олон удаа үзсэн. Тэгээд эний чинь дараа нь шүүхэн шийдвэр гүйцэтгэл дээр очин шүүхэн шийдвэр гүйцэтгэх чинь яаж авч ирэх юм? Ерөөсө тэр бол утгагүй асуудал. Энийг л маш товчхон тодорхой юмар шийдвэрлээд өгчүүл одоо болмоор байгаа юм. Сайн сурвалжлагаас бүгдээрээ харлаа тийм ээ. Яг бодит байдал дээр ямар байгаа вэ гэхээр энэтэй холбоотой яг газар тариалангийн бүс нутгуудад малчтыг хаана суурьшуулах уу? Тэ өөрөөр хэлбэл хичнээн километрийн ч юм уу зайд одоо үлжээ хаварж байх уу гэсэн тийм бүс нутгийг тогтоох талаар ийм асуудал яамны түвшинд яригддаггүй. Тэгэхээр энийг бол бас бид нар яамны зүгээс бас нэлээд бодлогын түвшинд зохицуулахар бол ажиллаж байгаа. Тэгээ одоо газар тариалангийн бүсийн зааг нутгийг тогтоох гэдэг улсын хурлын тогтоолын төслийг бол одоо боловсруулж байгаа. Үүн дээр бол одоо нэг 10-аад газар тариалан бүхий 10-аад аймгийн 40 сумыг бол хамруулчаад ингээд одоо тухайн орон нутгийн одоо малч тариаланчдаас бол одоо тодорхой саналыг бол тусгаад ингээд бол боловсруулад явж байгаа. Тэгэхээр энэ асуудал бол бас ойрын хугацаанд хилцэгдэж яригдах бах. Тэгэхээр бол энэ асуудал бол ер нь бол шийдэхгүй бол болохгүй л байгаа асуудал нэг л дээ. За газар тариалангийн биднэрт одоо энэний дараа авч ярина. Тэгэхээр энэний уртл бичээртэй холбоотой нэг асуудал байна л да. Монгол Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутаг мөн ойн сан бүхий газар нутаг бас тодорхой хэмжээний хувийг эзэлдэг. Тэр үүнтэй холбоотой бэлчээрийн талбай бэлчээрээр ашиглагдж байгаа талбайн хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутагт бэлчиж байгаа тэр бэлчээрлж байгаа талбай ойн сан бүхий газарт бэлчээрлж байгаа талбай бол би тусгагдаагүй байхаа л гэж ингэж ойлгож байна. Тэр үүнтэй холбоотой ямар зөрчлүүд ирэн зөнхлөн гардаг. Би доктор Эрдэнэ Чимгээс тодруулмаар байна. За Монгол улс бол олон улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийнхаа хэмжээг нийт нутгийн 30% хүртэл одоо нэмэгдүүлэх хүргэнэ гэсэн одоо үүрэг амлалтыг авсан. Энийг бол одоо 2015 он гэхэд бол одоо бид нар биелүүлсэн байх ёстой. Нэгдүгээр. За хоёрдугаарт өнөөгийн байдлаар Монгол улсын нийт нутгийн одоо 17.4% буюу одоо 27.2 сая одоо га нутаг тусгай хамгаалалттай газар нутгийн нутагт одоо байдаг. За тусгай хамгаалалттай газар нутаг гэхлээр л манайхан бас нэг их өрөөсгөл ойлголттой байдаг. Энэ юу гэхлээр зэрэг тэнд одоо ингээд тусгаарлаад ингээд хамгаалчихсан. Ямар ч одоо хүн оруулдаггүй, мал оруулдаггүй тийм ойлголт бол байдаг. Гэтэл бодит байдал дээр бол юу байдаг вэ гэхлээр зэрэг тэнд нутгийн иргэд амьдардаг юм. За зэрлэг ан амьтан байна. Мэдээж зэрэг байгалийн хамгийн гоё сайхан газраа хойч үедээ өвлүүлэхийн тулд тусгай хамгаалалттай газарт төр маань одоо авч байгаа нь шүү дээ. Тэгэхээр зэрэг энд тусгай хамгаалалттай газар нутагт гэдэг ойлголтыг бид нар ер нь манай уламжилж байсан гэсэн ойлголтыг одоо
ард түмэнд айгүй сайн өгөх нэг айгүй том одоо сорил бидний өмнө тулгараад байна. Яг нэг үгөө хэлэхэд бүр 1778 онд анх богд хан уулыг богдын лүндэнгээр тусгай хамгаалалттай газар нутагт авчааснаас хойш одоо өнөөдрийг хүртэл 99 нутгийг бол тусгай хамгаалалттай газарт авчаад байгаа. За энд байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийг анх 1994 онд баталсан байгаа. За энэ хуулийн одоо 17-гийн 2-т бол ийм байд. Уламжлалт арга хязгаарлалтын бүсэд уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж болно гэсэн. За гэтэл хязгаарлалтын байгалийн зохицборт газар дархан цаасд газрын хязгаарлалтын бүсэд малаас гадна бүр нөгөө онцгой бүс, онгон бүсэд хүртэл одоо малчид байдаг нь одоо нэг нөгөө бодит байдал дээр бол ийм л байдаг. За дээрэс нь зөвхөн одоо хүн малаас гадна аялал жуулчлалын бүсүүд аялал жуулчлалын юу одоо зориултаар ашиглаж байгаа тэр газруудыг бас буруу чиглэлээр ашиглах, зөвшөөрлөө авчихаа тийм ээ, буруу жишээ зорилгоор одоо ашиглах энэ зөрчлүүд бол маш их газар авсныг бол өнөөдөр ард түмэн маань шүүмжилж байна. За энэ дээр бол төр засгийн зүгээс бол бас тодорхой арга хэмжээнүүдийг ч бас аваад эхэллээ. За үүний нэг нь бол одоо тусгай хамгаалалттай газар нутгийнхаа хуулийн шинжилсэн төслийг одоо батлуулах гээд ажиллаж байна. Тэгэхээр энэ төсөл дээр одоо жишээлбэл тусгай хамгаалалттай нутагт бэлчээрийг одоо ийм төвшөнд ашиглана, тэд хүртэл тоотой байна ч гэдэг юм уу, ийм залтууд орсон байгаа юу? За тусгай хамгаалалттай газар нутгийн бэлчээрийн асуудлыг үнэхээр одоо онцгойлон авч үзэх нь зайлшгүй шаардлага өнөөдөр бий болжээ гэдгийг бол төр засаг одоо ард түмэн ч гэсэн бас харж байгаагийн хувьд төр засгаас одоо энэ дээр арга хэмжээ авахар ажилласан. Нэг за хуулийн бүр нэг бүлэг дээр хамтын менежмент гэсэн нэг бүлгийг бүр тусад нь оруулсан. Өөрөөр хэлбэл төр засаг тусгай хамгаалалттай газар нутгийг ерөөсөө дандаа хамгаалаад байх тийм хүчин чадал одоо хүн хүч хөрөнгөний болцоо байхгүй учраас тэнд байгаа ард түмнэр нь өөрсдөр нь одоо хамтын менежмент буюу зохион байгуулалтанд малчдын зохион байгуулалтанд орсон хэлбэрээр өөрсдийнхөө дөрвөн улирлд одоо ашиглаж байгаа нутаг дэвсгэрээ бэлчээрийнхаа дац тохируулан ашиглах, хамгаалах энэ эрхийг л одоо хуульчилж байгаа гэсэн үг. Хуучин 1997 онд батлагдсан тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийг хуулаа штэ. Тэрэн дээр бол тусгай хамгаалалттай газар нутгуудын хязгаарлалтын бүсэд байгаа малчид одоо орчны бүсийн зөвлөл гэж зөвлөлийг хамгаалтын захиргаатай хамтраад байгуулад хэрэгжүүлнэ гэд. Тэгэхээр энэ заалт үндсэндээ их наривчлаад ингээд хамтын менежментээр бүр сэлгээтэй ингэж ашиглана гэд наривчиж хуулийн дээр тусгаж чинь гэж ойлгож чинь зөв үү? Яг зөв. За өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, орчны бүсийн тухай хууль хоёр маань одоо нэгдээд нэг хууль болж байгаа. Нэг хууль болж байгаа юм тий. Тэгэхээр мөн бас ойн сан бүхий газарт бэлчээр ашиглах ер нь ой нөөцтэй болоод бусад байгалийн экосистемийн бүтээмжид нөлөөлж байгаа сөрөг нөлөөлөл нь байдгүй. Энэ талаар хийгдсэн судалгаа бий юу? За манайхан за эрх хэрэгжиж байна уу? За би бол төрийн бус байгууллагын хүний хувьд эрдэнэт хүний хувьд л үгээ хэлж гэнэ гэж та бүхэн ойлгоорой. За ард түмэн ч гэсэн тэр за эрх хэрэгжиж ч гэсэн тэр тодорхой хэмжээгээр энэ ой одоо мал бэлчээрлүүлснээс тодорхой хэмжээний хохирол одоо маш их хохирол үүсдэг гэдгийг ерөөсөө ойлгодгүй. За энэ ямар учиртай вэ гэхлээр зэрэг ялангуяа одоо манад бол ой нөхөн байгалийн зам ёсоор нөхөн сэргэлт бол тэр болгон одоо эрчимтэй явагдаж чаддгүй маш хуурай газар шүү дээ. Салхи хийхтэй баруун хойд зүгийн циклоны нөлөөнд байдаг учраас за тэгэхээр ойн өөрийн байгалийн зам ёсны нөхөн сэргэлт явагдах энэ цикл маш их удаан байгаа тохиолдолд одоо нялх ой, сэргэж байгаа ой мал орох бол хамгийн хортой байдаг. За дээрэс нь бэлчээрийн мал бол хамгийн их метаны хийг ялгаруулдаг. Нэг нөгөө хэлэхэд одоо энэ судалгаагаар батлагдсан байж байгаа. За метаны хий бол уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их одоо нөлөө үзүүлж байгаа хортгийг нэг шүү дээ. Энийг одоо бид нар аягүй сайн ойлгох хэрэгтэй юм аа. За ойлголоо. Ямар ч байсан тийм ээ ойтой газар мал бэлчээрлэхэд ой ургалтанд бол сүргээр нөлөөлдөг. Тэнд байгаа ойг ургамлыг стресст илүү оруулдаг гэж ингэж ойлголоо зөв. За одоо нэг асуулт байна л та. Энэ нь юу юм бэ гэхээр ер нь бэлчээр Монгол улс бол бэлчээрийн мал аж ахуй болол
зөнхлөн эрхэлжсэн бол сүүлийн үед нийгмийн хөгжлийн чиг хандлагаас хамааруулаад эрчимцэн мал аж ахуйг эрхлэх ёстой. Тэгээд малынхаа чанар чансааг сайжруулах ёстой гэд энэ талаар би Монголын фермерүүдийн холбооны тийм ээ танаас л асуумаар байна. Энэ эрчимцэн мал аж ахуй гэдэгт бидний ингээ ойлгоод байгаа зөвхөн махны чиглэлийн, сүүний чиглэлийн үхрээс үнэний аж ахуйгаас, үхрийн аж ахуйгаас гадна өөр ямар аж ахуйнууд ордог юм бэ? Ер нь Монгол улсын сүүний, махны болоод бусад хэрэглээний ихшний хувийг хангадаг юм бэ? Эрчимцэн мал аж ахуйн салбар нь. За тэгэхээр эрчимцэн мал аж ахуй гэдэг бол бэлчээрийн мал аж ахуйгаас бол тэс ондоо ийм байгаа. Эрчимцэн мал аж ахуйг ойлголтод бол уг мал бол одоо байгалаас хараад бус хүний ухамсартай үйл ажиллагаагаар жолоодогддог. Байгалийн эрдэс урамшил ордгоо. Хүний хөдөлмөр бүтээмж гэсэн өндөр ашиг шим өгдөг ийм малыг бол эрчимцэн мал аж ахуй бидний тоосдог. За та сая асуулаа манай эрчимцэн мал аж ахуйд ямар ойлголтууд байдгүй гэвэл сүүний өхөр байна, одоо өндөр ашиг шимтэй махны өхөр байна, нарийн ноос тоон сүүний ямаа. Тэгээд дээрээс нь бид нар туслах аж ахуйгаар гахаа, дахиа, зөгийн, загас гээд эрчимцэн мал аж ахуй бол манайд бол одоо ийм хэлбэрээр хөгжиж байгаа. Тэгэхээр яг хуу эрчимцэн мал аж ахуй дээр бол одоо социализмын үед бол манайх бол нэлийн бас төлхөө бас сайн хөгжижсэн харамсалтай шилжилтийн үед бол өмч өвчлөөр эзнээ олоог бас энэ бол өргөн таран болсон. За үүн дээр бол засгийн газар бол одоо энэ хүн ам олноор төвлөсөн хот суурин газрыг бол эрчимцэн мал аж ахуйн бүтээгдэхүүнээр хангахгүйгээр бэлчээрийн мал аж ахуйг хангах гэсэн ойлголт байдгүй. Тийм учраас бол засгийн газар 2003 онд 160 дугаар тогтоолоор эрчимцэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр гэдгийг баталж өгсөн. 2015 он хүртэл 2 үе шаттай. За энэ дээрээ бол одоо айл аймагт ямар аж ахуй хөгжүүлэх бүс нутгуудыг бол бүгдийг заагаа өгсөн байгаа. Мөн аймагуд бол иргэдийнхээ хурлаар мөн дэд хөтөлбөр баталсан айл юунда явах гэж ийм арга хэмжээнд авч байгаа. За эрчимцэн мал аж ахуй дээр бол төр зүг бол бас нэлээдгүй анхаарч бас нэлээд хөрөнгө зарж одоо ийм арга хэмжээнд авч байгаа. За одоо сүүний өхөр гэхэд бид нар одоо фермертэй холбоотой хамтарч агаад 2013 онд бол одоо засгийн газар бид нар асуудал оруулаад одоо Чингис фондоос одоо 27.7 сая доллар одоо гаднаас одоо энэ сүү үйлдвэрлэлээ нэмэгдүүлж өхөр оруулж ирээ. Үйлдвэрлэлд дэмжээ. Энэ хүн олноор төвлөсөн одоо сүүгээр хангая гэсэн ийм бодлого бид нар гаргаж дэмжигдсэн байгаа. За үүний хүрээнд бол одоо өнгөрсөн жил бол одоо гаднаас сайн үйлдвэрийн 210-аад өхөр орж ирсэн. Энэ жил одоо 320 орчод байна. Энэ жил одоо бид оны эцэхэд нийтдээ 1000-аад өхөр оруулах гэсэн ийм төлөвлөгөөтэй. За тэгэхээр өөрөөр хэлбэл энэ эрчимцэн одоо фермерийн сүүний чиглэлийн фермерийн аж ахуйгаас Монгол аж ахуйгаас гарч байгаа нийлүүлэгдэж байгаа зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа сүүн Монгол улсын одоо сүүний хэрэглээний хэд орчим хувийг хангадаг юм бэ? За ер нь бол бидний одоо өнөөдрийн байдлаар нэг 13%-ийг л эрчимцэн аж ахуйгаас үйлдвэрээр гэсэн үг. Бусд нь бол одоо бид нар бол одоо бэлчээрийн мал аж ахуйгаас бас орж иж байна. За мөн одоо бид нар жилдээ нэг 36.8 сая литр сүг бол импортоор хуураас сүг хэлбэрээр оруулж ирдэг. Энийг бол бид нар одоо 16 он гэхэд бол энэ импортоос сүг оруулахыг бол багасгаж одоо бараг тэглэе. Тэгэхээр 2016 он гэхэд дотоодынхын нөөц болцоог ашиглаад эрчимцэн мал аж ахуй болоод бэлчээрийн мал аж ахуйгаас гарч байгаа сүм бүтээгдэхүүнүүд бол дотоодынхаа хэрэглээг хангах боломжтой гэсэн байна тийм. Бид нарын тооцоогоор нэг 2016 он гэхэд нэг 7500 өхөр гаднаас импортод оруулаад ирэх юм бол энэ эрчимцэн аж ахуй маань өнөөдрийн байдлаар 37-8 мянган ийм сүүний чиглэл эрчимцэн аж ахуй дээр. Тэгэхээр бид нар 94 сая литр сүү нийлүүлчих юм байгаа 16 онд. Тэгэх юм бол бид нар бол Улаанбаатар Эрдэнэ дархан хотын хүн амыг бол ундааны сүүгээр нь бол бүрэн хангах юм боломжтой болчихж байгаа. За баярлалаа. Тэгэхээр эрчимцэн одоо махны чиглэлийн ямар аж ахуйнууд эхэлж байна? За махны чиглэлийн бол манай дээр бол нэг 14 орчим мянган өхөртэй нэг 100-аад аж ахуй явагдсан улсын хэмжээнд. За махыг бол манайх бол үндсэндээ бол бэлчээрийн мал аж ахуйгаас бол жилдээ нэг удаа хүнсэнд таргаа аваад намар одоо бүх одоо ижээ хийдэг учраас
энийг бол нөөцийн мах хэлбэрээр бэлдээд бид бол махаа бол дотооддоо үндсэндээ хангадаг тийм үү? Гэхдээ өнөөдөр бол хүн ам олноор хот суурин газар бол одоо хүний хэрэглээ ихтэй шинэ нойтон махны эрэлт ихсдэг учраас хаврын хөлбөл махны үн докторгүй болж нөгөө энэ үед үнд яадаг. Тэгэхээр бид энэ дээр бодлого боловсруулад за үн докторжуулах хөтөлбөр гэдэг дээр бол нэг махан дээр бол бид нар одоо бордооны аж ахуй хизээч байнгын одоо 2-7 сарын хооронд нойтон махыг одоо нийлүүлжээ бордож гэсэн байдлаар 50 тэрбум төгрөг бол зартсан. Энэ дээр бол нэг нийтдээ өхрийн 32 аж ахуй, хоньны нэг 10 аж ахуй одоо хөнгөлтийн дэмжлэг үзүүлсэн байж байгаа. За баярлалаа. Тэгэхээр энэ эрчимцэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоож болно гэж газрын тухай хуулийн дээр заасан байж байгаа. Тэгэхээр яг одоогийн байдлаар саяхан таны хэлээд байгаа одоо эрчимцэн мал аж ахуй том хот суурин газруудын эргэн тойронд мал аж ахуй эрхлэх ийм бүс нутгийн газрын асуудал нь шийдэгдсэн байна уу? За тэгэхээр эрчимцэн мал аж ахуйн газрын асуудал бол нэлээд маргаантай байдаг. За зарим нэг томоохон эрчимцэн аж ахуй эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд бол фермэ байгуулад тэр уулыг бол тэр чигээр хашаад одоо эзэмшсэн байх шийдтэй. Гэвтэл одоо ихэнхдээ одоо дунд жижиг аж ахуйнууд болохоор тэр одоо яг сүүний хүд дээр ихэтэл одоо хаяа тэрлээ бууцсан зарим нь 0.5-га зарим нь 2 газар эзэмшсэн ямар ч тийм юу байхгүй. Дэлхийн жишгээр бол нэг хүрт бол нэг га газар байх ёстой. Тэгэхэд манайд бол энэ нормор тийм хөрөхгүй байгаа. Энэ асуудал бол зайлшгүй шийдэгдэх шаардлагатай. Тулгымцсан асуудлын нэг гэж ойлголоо зөв үү те. За одоо ингээд тариалан Монгол улсад газар тариалангийн зориултаар одоо ямар хэмжээний газар нутаг ашиглагддаг юм бэ? Тэгээд ямар төрлийн одоо бүтээгдэхүүнүүдийг энэ газар тариалангийн салбараас Монгол улс үйлдвэрлэдэг юм бэ? Энэ талаар одонхөө та хариулах. За. Тэгэхээр Монгол улс газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэд хөгжүүлж эхэлснээс хойш 50 гаруй жилийн хугацаанд нийтдээ 1.2 саяга хатар газрыг элдэншүүлж боловсруулж тариаланд ашиглаж ирсэн байгаа. Ингээ 1990-ад оноос тариалангийн аж ахуйн нэгжүүд, сангийн аж ахуйн хувьчлалтаа зэрэгцээд 190 орчим мянга тухайн төрсгийн шийдвэрээр тариалангийн эргэлтээс хасагдаж бэлчээр шилжсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр биднэрт яг Монголын тариаланд бол 1 сая орчим газар тариалангийн зориултаар ашиглах юм боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл ер нь тариалангийн эдэлбэр газрын нөөцийн хувьд их хомсхон ийм улс орны тоонд ордог. Ийм. За бид энэ 1 сая гаага өнөөдөр яаж ашиглаж байна гэхээр өнөөдөр улсын хэмжээгээр газар тариалангийн салбарт яг төрөөс тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, засгийн газрын хөтөлбөр төслүүдийн хүрээнд тариалангийн салбар бол тэр шилжилтийн үеийн умналтаасаа бол сэргсэн. Цаашдаа бол тариалангийн салбар эрчимжүүлэн хөгжүүлэх ийм суур үндэс нь бол бүрэн тавигдсан одоо хөгжлийнхээ ийм нэлээд аятайхан үе рүү орж байгаа. Тэгээд энэ үед бид үндсэндээ бол улсын хэмжээгээр яг өнөөдрийн байдлаар 750 орчим мянгааг тариалангийн эргэлтэнд ашиглаж байна. Сая гагаасаа. За энд жилдээ дунджаар 320 орчим мянгаад үртээр тариалж байна. За 14-өөс 15 орчим мянгаад төмс, за 8 орчим мянгаад хүнсээ ногоо. Тэгээд малын тижэл, тосны ургамал гээд нийтдээ 430 орчим мянгаад тариалт хийж байна. За эндээс зүгээр сүүлийн жилүүдийн дунджаар үзэх юм бол бид нэг 380-аас 400 орчим мянган тонн үртээр хороож авч байна. 200-аас 240 мянган тонн төмс авч байна. 100 орчим мянган тонн хүнсийн ногоо хороож авч байна. Тэгэхээр энэ нь өөрөөр хэлбэл Монгол улсын дотоодын хэрэгцээ бүрэн хангаж чадж байгаа юу? Тий, зүгээр тармил дээр өөр. Тэгээд 40 мянган тонн тармил тижэл, за 40 орчим мянган тонн тосны ургамалгаад нийлбэр дүнгээрээ бид одоо энэ 700 орчим мянгаагаас 800 сая орчим тонн бүтээгдэхүүн хурааж аваад байгаа. Газар тариалангаас. За энэ дээр зүгээр яг өнөөдрийн байдлаар бол буудаа, зөөлөн буудаа, гурил. За төмсний хэрэгцээг бол дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа. За хүнсний ногооны 54 орчим хувийг дотоодоос хангах ийм хэмжээнд явж байна. Тэгэхээр одоо энэ зах дээр бол ингээд иргэдийг хараад байхад аль хямд үнэтэй ногоог худалдаж аваад байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ дотоод импортоор орж ирж байгаа хүнсний ялангуяа төмс хүнсний ногоо юм уу гурилан бүтээгдэхүүний импортын тэр татвар энтерээр бас төрөөс бодлого баримт дотоодын энэ үндснийхээ үйлдвэрлэгчдийг дэмжих боломжтой гэж ойлгож болох уу? Ер нь бол гурилаа бол хангацдаг юм байна. Тэгээд төмс хүнсний ногооны 50 орчим хувиар хангадаг юм байна те. Тэгэхээр цааталт нь 50% зах зээл Монгол улсад байгаа учраас гаднаас импортоор бүтээгдэхүүн орж ирээд байна гэж ойлгож байна.
Төмөсний хэрэгцээг бол 100% хангаж байгаа. Хангах бол боломжтой юм байна. Ер нь зүгээр энийг бол зохицуулж байгаа. Банкын одоо хууль эрх зүйн хүрээнд тухайн жилийн ургац дээр хангамжийн түвшинтэй нь хамааруулад тодорхой юм уян хатан байх боломжтой юм а тий шийдвэр гаргаад яваад байгаа шүү дээ. Яваад байгаа. Зохицуулт хийж байгаа. За тэгвэл энэ тариалан эрхэлж байгаа газруудын хөрсний чанар өөрөөр хэлбэл газрын чанарын хянан баталгааг 5 жил тутамд улсын тухайн газрыг эзэмшиж ашиглаж байгаа этгээдүүд өөрсдийнхөө зарлаар хийх ёстой байгаа. Тэгэхээр энэ газрын чанарын хянан баталгааны мэдээлэл дотор өөрөөр хэлбэл хөрсний үржил шимийн асуудал одоо ямар түвшинд байгаа юм бол Монгол улсын хэмжээгээр. Тэр сая энэ 2010 онд засгийн газрын Атын 3 дахь трейлинг хөгжлийн үндэсний хөтөлбөр гэж хэрэгжээд дууссан. Тэр хөтөлбөрийн хүрээнд бид одоо улсын төсвөөс хөрөнгө гаргаад Монгол улсын одоо өнөөдөр яг ашиглагдж байгаа трейлингийн 1 саяга трейлингийн эдэлбэр газар дээр хөрсний агрохимийн ижүүрийн шинжилгээ хийлгүүлсэн. Энэ 2 биштэй хийгээд дууссан. За энийг хийж байгаа гол шалтгаан болохоор бид одоо тариаланчдад чи яг ийм үржил шинтэй ийм хөрсийг өнөөдөр ашиглаж байна. Тэгэд энийг цаашдаа хөрсний үржил шимийг бууруулахгүй байх. Энд зөв оновчтой хөрсний үржил шимийг сайжруулсан тийм сэлгээ нэвтрүүлэх. Энэ чиглэл дээр аж ахуй нэгж өөрөө их хариуцлагатай байх талаас нь энэ шинжилгээний дүнг гаргаад ингээд бүх аж ахуй нэгжид зөвлөмжийг хамт өгчихсөн байж байгаа. Өөрөөр хөрсний чанар сайн байна гэдэг чинь нэг талаас тухайн аж ахуй эрхлэгчд өөрт нь ургацсанд нь сайнаар нөлөөлөв. Нөгөө талаас хөрс газар гэдэг бол Монгол улсын баялаг штэ тийм ээ. Тэгэхээр тэрийг хамаагүй муутгахгүй байх үүрэгтэй гэсэн үг тийм үү? Ер нь тариалангийн салбар эрхэлж байгаа хүнд бол одоо үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл бол хөрс шүү дээ. Тэгэхээр хөрсөө хайрлж хөрсөө хамгаалахгүйгээр тэндээс одоо юм аавна гэж. Тэгэхээр тэр тэг технологи гэсэн ойлголт та. Тэр тэг технологи гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Энэ сүүлийн үеийн газар тариалангийн салбарт илүү нэвтрээд байгаа. За тариалангийн талбайг хөрсний илэгдлээс хамгаалах, за хөрсний үржил шимийг бууруулахгүйгээр аажимдаа нэмэгдүүлэх, ерөнхийдөө бол агроэкологийн системийн тогтвортой байлгах зорилгоор энэ цомгтгсон болон тэгэлдэншүүлэггүй технологи гэдгийг хэрэгжилж эхэлж байгаа. За энэ бол Америкийн хойд мужууд болон Канадын тал харийн бусд бол бүр нэвтэрч гисэн. За манай оронд бол энийг нэвтрүүлэх чиглэлээр одоо нийлээд системтэй арга хэмжээ авж байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас ч тэр за энэ тариаланчид өөрсдөө ч гэсэн санаачлал гаргаад. За яамнаас авсан мэдээгээр бол одоо жилдээ 300 мянган гад уранш бэлддэг юм байна. Энэний нэг 130-40 мянган гааг нь бол химийн ураншаар бэлдэж. Энэ цомгтгсон технологи гэдэг юу хэлж байгаа юм бэ гэхээр ерөөсөө манай систем бол ураншийн системтэй. Услгаагүй учраас 1 жил ураншлаад дараа 1-2 жил таримл тариалаад явдаг. Тэгэхээр ураншлах явцдаа болохоор механик боловсруулалтыг 3-4 удаа хийж хөрсийг олон дахин хөдлөснөөс болж ус салхины илэгдэлд оруулах, за хөрсний үржил шимийг ялангуяа ялцамгийг одоо их хэмжээгээр одоо дайчилж ашиглах, шатаах ийм байдлаар одоо хөрсөд оройтуулах ажил хийдэг учраас энэ химийн уранш бэлдэх технологиг нэвтрүүлсэн. За энд бол Гэлопозад агуулсан Roundup төрлийн одоо Sprout, Tornado гэдэг гербицидүүдийг хэрэглээд огт одоо механик боловсруулалт хийхгүйгээр хог ургамлыг устгаад хөрсний одоо бүтцийг хамгаалж байгаа. Хамгаалах юм боломжтой. Гэтэл химийн ураншиг бэлддэг. Дараагийн таримл тариалах үед одоо технологи нь одоо ялангуяа техникийн боломж хязгаарлагдмал байдлаас болоод бүрэн одоо тэгэлдэншүүлгийг хэрэгжилж чадахгүй байгаа учраас одоохондоо бол цомгтгсон технологи гэдгээр явж байна. За энэ иж бүрдэл систем нь юу байх юм гэхээр маш сайн одоо нарийн ажиллагаатай ургамал хамгааллын бодис цацдаг багж байх хэвээр тоног тохиромж. За дээр нь комбайн гэхэд сүрлээ цацдаг талбайдаа цацаж ургамлын бүрхөвч үүсгдэг байх хэвээр. Үрлэгч нь гэхэд одоо хөрсийг хамгийн бага хөндөх. Манайх бол одоо суман хушуутай өрлөгч хэрэгжилж байгаа. Энэний оронд бол цүүцэн хушуутай өрлөгч байх хэвээр. Технологийн шинжил шаардлага. Энэ техник нь иж бүрдэл болж чадаагүй учраас өнөөдөр бол химийн уранш бэлдэж байна. Гэхдээ ихэнх тариаланчд бол одоо талбай сүрлээс асч чадахгүй байна. Дээр нь дахиад яг зориултын өрлөгчөөр үлж чадахгүй учраас сонгогдсон нэг. Энэ дээр нэг айхтар асуудал түрүүн тэр зүү хараагийн маргаан дээр гарч ирсэн шүү дээ. Нөгөө мал тарианы асуудал. Энэ цомгтгсон болон элдэншүүлэг технологи хэрэглэсэн тохиолдолд өвлийн хугацаанд энэ тариалангийн
мал бэлчих ёсгүй. Энэ бол нөгөө ургамлын нөмрөгийн арилган тийм ээ хөрсийг дагтаршуулна ийм асуудал үүсгдэг учраас энийг тариалангийн талбайг хаших юм уу эсвэл одоо энэ малчтай зохицож мал оруулахгүй байхлаар маш сайн анхаарч ажиллахгүй технологи бүрэн Монгол улсад газрын чанар ялангуяа энэ тариалангийн газар бэлчээрийн газрын чанар энэ ямар төвшөнд байдаг юм бэ? Бүтээмж нь ямар байдаг юм бэ? Энэ талаар бид доктор Нямбат багшаас нэг тодруулмаар байна. Тий. Одоо ижил бүс нутгуудад байгаа хөрснөөс Монгол орны хөрс одоо чанарын хувьд одоо ямар байдгийг, ер нь цаашдаа хэрэв энэ чигээр ашиглаад байх юм бол ямар чиг хандлага ирээдүйд биднийг хүлээгээд байна вэ? Тэгэхээр тариаланчдад, малчдад тийм ээ энэ хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд хандаад одоо юуг анхаармаар байна энэ талаар. Дэлхийн одоо үржин шимтэй одоо хөрстэй ийм газрууд газар тариаланд их тохиромжтой бүс нутгуудтай харьцуулах юм бол манай Монголын одоо хөрс ялангуяа газар тариаланд ашиглаж байгаа бид нар голын хөндийн хөрсийг ашиглаж байгаа шүү дээ. Энэ хөрс маань бол өөрөө хэмзэг салхины одоо элэгдэл усны одоо эвдрэлд орох тийм аюултай ийм хөрс байгаа. За тэгтээ бол яг одоо манай Монголдо бол хамгийн одоо сайн хөрстэй гэж одоо бид нэр үздэг тооцдог энэ газруудад энэ сэлэнгийн цагаан нуур одоо зүүн бүрэн за ерөнхийд нь ингээд том бүсээр наваад үзэх юм бол энэ дорнотын тал бүсийн одоо дорнотын тал нутгийн одоо хөрсөн тэр бол нэлийн ялцмаг цуцаантай агуулмж өндөртэй ингэж гардаг л да. Тэр энэ дээр би нэг үгийн далинд нэг санаагаа хэлье гэж байна. Энэ юу гэхтэй зэрэг бид нөгөө газар ашиглалт эзэмшлийн тухай асуудлыг ерөнхийд нь хөндөж ярьж байгаа учраас энэ бол үр тариа эрхэлж байгаа улсууд бол нэг өөр. Төмс хүнсний ногоо гэх мэтийн одоо нэлээд хөдөлмөр шаардсан ийм төрлийн одоо тармил эрхэлж байгаа улсууд бол бас арай газрын хэмжээ бол харьцангуй бага. Тийм газрыг бол ухаандаа одоо ингээд энэ тариаланчдад бол жишээлбэл баг багаар нь цөөн гаагаар нь өөрийнх нь одоо тэр технологид нь тохирсон хэмжээнд нь жишээлбэл газрыг эзэмшүүлэх нь зүйтэй юм шиг байгаа юм л. Тэгтэл манайх одоо үр тариан дээр ялангуяа буудаа үйлдвэрлэл дээр бол энэ газрын асуудал маш их хөндөгдөж байгаа. Жишээлбэл одоо үр тариа эрхэлж байгаа фермер хүн үр тариа эрхэлж байгаа компани бол одоо нэлээд томоохон талбайтай байж тэр технологи орчин үеийн техникийг хэрэглэх юм боломжтой байдаг. Ухаандаа одоо нэг юм уу хоёр компани гэдэг ингээд чинь ухаандаа нэг 7-800-аад тэр урамштайгаа нийлэх юм бол 1000 гаруй гаатай баруун 1500-аад гаатай байж ухаандаа одоо тэр хүн үр тариа эрхлэнэ. За дээр нь нэмээд одоо услгаатай хэрэг байх юм бол услгааны техникийн хүчин чадал бас одоо янз бүр байна. Одоо тэрэнд нь тохирсон хэмжээгээр эзэмшүүлэхгүй одоо энэ манай газар тариалангийн төв бүст гарч байгаа их ноцтой зөрчил бол зүгээр одоо ингээд үр тарианы буудаа үйлдвэрлэл эрхлээд явж байгаа улсуудын газрыг хурааж аваад тэгээ одоо баахан олон улсууд жижиг 10-20 гаагаар нь 50 гаагаар нь ингээ тарааж одоо эзэмшүүлэх тарааж өгөх юм хандлага сүүлийн үед их сэлэг ялангуяа сэлэнг дархан энэ хавар их гархаллалт энэ бол их хортой. Яагаад гэвэл ерөөсөө нэгдүгээрт нь тэр буудаа эрхэлж байгаа тэрийг эзэмшээд ашиглаад явж исэн улсуудын ажлыг бол нэгдүгээрт нь сэнэж байгаа. Нөгөө талдаа бол тэр 20хан гааг тэр 50хан гааг эсвэл тэр 15хан гааг авсан хүн болвол тэн дээр ямар нэгэн механикжилт хэрэглээд ямар нэгэн услага хэрэглээд тэгээд одоо улаан буудаа үйлдвэрлэдэг ч юм уу тийм байхгүй тэгээд үндсэндээ хаягдана гэсэн үг. Эн чинь нөгөө нэг л өнжөөж байгаа талбай нөгөө атарч байгаа талбайг нэмэгдүүлэх жинхэнэ үйлдвэрлэлийг одоо дэмжихгүй чиглэлийн ийм эрх зүйн зохицуултын
газрын эзэмшилтээр байна гэж энэ газар тариалантай холбогдож надад тийм бодогдоод байна. За баярлалаа агш. За энэ дээр хэдүүлээ нэг сурвалжлаг үзье да. Гол одоо газар тариалангийн 60-70-80% авч явж байгаа бүсээ нэгдүгээр тогтоогоод өгмөр байна. Хоёрдугаар тариалангийн талбай ойр орчмыг бол тариалангийн талбай гэж үзмээр байна. Тэгээ энд одоо ороосоо мал аж ахуй өвж хаварж байдаг юмнуудыг одооноос хийж одоо тодорхой хэмжээнд нь заах тогтоож өгмөр байна. Гуравдугаарт нь газар тариалангийн бүсэд байгаа мал аж ахуйн тоо толгойг айжмаар ертөнцийн мал аж ахуйруу шилжүүлмээр байна. Энд бол одоо төр засгийн одоо тетраад арга хэмжээнүүд авах шаардлагатай. Австралийн Suffolk гэх нэг мал үржүүлдэг. Тэр мал нь бол 4 сар төлөллөө 10 сар гэхэд одоо том төлөг шиг одоо 50-60 кг болчихдог. Тэгэл өвөлжүүлэхгүй, бэлчээр хэрэггүй, хадлан хэрэггүй, байгаль орчинд ээлтэй ийм мал гаргаад болж шít. Энийг одоо хэрэгжүүлэх ажил дээр жишээ нь одоо төр засгаас анхаарал тавих хэрэгтэй. Энд ч одоо мөнгө гараад байгаа ажил биш. Одоо нийт Монголын одоо малчтын тоо одоо хэд байдгийг. Тэр бүх хүмүүс одоо энэ жишээ нь 1000 малтай айл байна. Гэхдээ жилийн орлого нь 250 сая хүртэл хүрэх юм боломж байж байгаа байхгүй юу? Бид нар өдрөөс нь төрөөс юм болгоныг хүсээд байгаа юм байхгүй шүү дээ. Хамгийн гол нь одоо нэг баг үйлдэл нэг 5-10 жилийн хугацаатай зээлийн хөөсөлтийг шийдэх юм бол бид нар техникээ шинжилж чинь техникээ шинжилгээд ирэх юм бол техникийн дагаад өөрчлөн техникийн өөртөө тэгэхэд бид нар үрийн үржүүлэхийн асуудыг өөрсдөө дагаа шийдэх. Хөдөө аж ахуйн зориулалттай газрыг одоо ингээд 60 жилээр гэрээ хийж өгч байгаа байхгүй юу? Гэтэл одоо зарим сумын засаг дарга хамгийн газрууд нь яаж яах гэхээр 5 жилийн хугацаатай өгчхөөл хурааж авна гэдэг. 5 жилийн хугацаатай өгчөөл хурааж авна гэдэг. Тэ эн чинь нөгөө нэг 4 жилийн хугацаатай мөн өгчөөл нөгөө сонгуулийнхаа өмнө нөгөө л хурааж аваад дахиад нэг хүнд өгөх гээд шүү дээ. Ийм юмнаас салахын тулд яаж яах гэхээр бид нар хөдөө аж ахуйн зориулалттай газрыг 60 жилээр олгоо. 60-аас доош жилээр олгож болохгүй. А ямар нөхцөлд хураах юм бэ гэхээр ашиглахгүй байх юм бол торгодог, хураадаг тэр зам руугаа л одоо яваа. Буруу ашиглах юм бол хураа. Түүнээс одоо хөрөнгө оруулалтаа ашиглаж яхад нь ямар нэгэн өөр одоо юмар хурааж авах гэдэг энэ асуудлыг ойлгох хамгийн чухал асуудал бол юу гэж яах гэхээр хураагаад өгдөм аа гэхэд талбайг жижиглэхгүй байх хэрэгтэй. За энэ бол амар том чухал асуудал шүү. Энийг одоо хүмүүс ойлгох хэрэгтэй. Хөдөө аж ахуйн зориулалттай одоо 500 гад тарьж байгаа юмыг те нэг том трактор яваад хийх хэрэгтэй юмыг 50-50 гагаар 10 хүнд өгчхөөр 10 жижиг трактор ажиллаад эдийн засгийн хувьд тэр хүмүүс ч ашиг байхгүй. Тэгээ хөдөө аж ахуйн зориулалттай газрыг юу гэж яах гэхээр хүн эдийн засгийн хувьд ач холбогдолтой болохын тулд яаж яах гэхээр заавал гаагаас авах бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр манайх эсрэг юм гээд юм тий. Газрыг үл одоо хуулиар нь одоо ингээд заагаад одоо бидний хоо 60 жилээд ингээд эзэмшсэн дараа нь 30 жил сунгах 90 жил гэдэг том хугацаа л да. Тэгэхдээ энэ бол ингээ хугацаан сунгаад байгаа мөртлөө эзэмших болохоос өмчлөгч биш учраас байн аржааны банкуд энийг бол одоо нэг эргэлтэнд оруулахгүй байгаа байхгүй. Тэгээ бид нар бол энэ өмчлийн асуудлыг хэрвээ газар тариалангийн талбай өмчлийн асуудлыг шийдэх юм бол энэ бол эргээд эдийн засгийн эргэлтэнд орох юм бол энэ бол одоо гол хөшөөрөг болно л да. За энэ саяын хүмүүсийн ярьсантай та нар зөрүүтэй юм уу яг ижлэхэн санал байна уу? Тэр энэ ер нь тариалангийн газрын эзэмшилт ашиглалттай холбоотойгоор бид нар чинь тариаланч төрийн бүс агуулгатай олон удаа уулзаж ярилцж байгаа. Санаа оноогийг авсан. Тариалангийн тухай хуулийн төсөл одоо алтан цэцэг даргын гар дээр яг бэлэн ингээд эцсийн байдлаар бэлтгэгдээд байж байгаа. Тэгэхээр энэ асуудал туссан байгаа юу? Энэ асуудал бол ерөнхийдөө бүрэн тусгагдсан юм. Бүрэн тусгагдсан байгаа юу те? Энэ дээр бас нэг асуудал байна л да. Сая сүүлийн үеийн сурвалжлаланд нөгөө тариалангийн газар өмчлүүлэх асуудал яригч юм л да. За энэ талаар бол ямар нэгэн асуудал бид байхгүй. Угаасаа тариалангийн газрыг өмчлүүлнэ гэдэг нь бол эн чинь нөгөө хүн амын хүнсний гол хэрэгцээ хүнсний аюулгүй байдалд нөлөөтэй учраас өмчлүүлэх асуудал бол эдийн тусгалдаг байгаа. Ер нь бол өмчлүүлэх асуудал ярихдаггүй. Тариалангийн газрыг бол эзэмшүүлнэ, ашиглуулна. Монгол улсын иргэн хуулийн этгээдэд. За тэр тариаланчд их санал тавьдаг хамгийн нэг асуудал бол тэр хөрөнгө оруулалт их шаарддаг учраас тариалангийн газрын одоо тэр эзэмших хугацааг бол өндөр тавьж өгөх хэрэгтэй гэдэг энэ асуудлуудыг бол бид нэр тусгасан байгаа. За одоо ингээ хөдөө аж ахуйн газар дотор хамгийн бас нэг гол асуудал бол хадлан байдаг. Хадлан бэлтгэдэг талбаанууд. Тийм ээ улсын хичээлийн нөөцөд бэлтгэдэг хадлан бэлтгэдэг байгаа мó хуваараа хүмүүс өөрсдийнхээ хэрэгцээнд зориулсан хадлан бэлтгэдэг байгаа. Энэ хадлангийн газрын ашиглалт хамгаалттай холбоотой ямар нэгэн зөрчил байдгүй энэ талаар. За тэгэхээр хадлангийн талбай бол одоо манай хөдөө аж ахуйн газрын
1.7 саяга эзэлдэг байгаа. Тэгэхээр тухайн сумда орон нутгаас одоо ингээд мэдээлэл судалгаа аваад үзэхэд бол ер нь одоо сэлэнгийн орон тэгээд дорндын бүс нутагт бол одоо хадлангийн талбай маш их байгаа. Тэгэхээр энэ өнөөдрийн байдлаар бол хадлангийн талбайг орон нутг нь энэ бол хадлангийн талбай гэдэг одоо газрын нийгмийн сангийнхаа тайланд оруулсан байгаа. Тийм учраас тухайн хадлангийн талбайг одоо хадлан хурааж авах хүртэл хугацаанд бол одоо малчид одоо малаа оруулж ашиглахгүй байхаар одоо орон нутгийн тусгагдсан байгаа. Мөн орон нутгийн иргэдийн төлөөлөгчтэй урлаараа хэлэлцээд засаг даргын захирамжийг гарцсан байдаг. Тэгэхээр малаа онд зөв сорогдол багтаагаар одоо оруулахын тулд малчид маань бол зайлшгүй байгалийн тэжээл одоо бэлтгэх ёстой. Тийм учраас энэ тэжээлээ бол одоо тухайн хадлангийн талбайгаас авдаг учраас өнөөдрийн байдлаар бол одоо яг тийм хадлангийн талбай дээр ийм зөрчил маргаан үүслээ гэсэн зүйл бол ирээгүй байгаа. Төв Сэлэнг аймаг, Төв аймаг бол одоо ерөнхийдөө бол хадлангийн талбайг бол иргэн малчдын бүлэг нөхөрлөл тэгээд аж ахуйн нэгжид бол тодорхой хэмжээг бол эзэмшүүлсэн байгаа. Тийм ээ. Монгол улсын газрын хөдөөж ахуйн газрын 1.48% нь хадлангийн талбайд ийм ангилал хамаарал тусгагдсан байна. За одоо хамгийн сүүлийнхээ асуултыг нэг юм байна л да. Энэ бэлчээрийн хөдөөж ахуйн газрын ашиглалтанд бас хамгийн сөргөөр нөлөөлж байгаа нэг асуудал бол энэ уурхаалттай холбоотой асуудал үү. Тэгэхээр дашид мултамлын эдэлбэр газарт олгогдчихсан байж байгаа талбайд нутгалж ирсэн малчдын үлжөө хаваржааг нүүлгэн шилжүүлэх тэгээд мөн мал нь бэлчижсэн бэлчээрийн тэр талбай буюу мал нь өөрөөр хэлбэл бэлчээр ашиглах уламжлалт эрхээ алдж байгаатай холбоотой үүсэж байгаа тэр нөхөн олгуурын асуудал ер нь хууль эрх зүйн хүрээнд яаж тусгагдсан байдığım болоо энтэй холбоотой бүртгэгдсэн ийм мэдээ энэ яаманд нэгтгэгдсэн байдгийм үү тийм ээ нөхөн олгуурын асуудлуудыг ямар төвшөнд хэрхэн яаж шийдвэрлэж байгаа юм бэ энэ талаар тэгэхээр ашигт малтмлын тухай хуулинд бол одоо тухайн бэлчээрийн газрыг одоо ангилал өөрчлөлт ашигт малтмлын газар шилжсэн тохиолдолд түүн дээр байгаа одоо үйл хөдлөх хөрөнгийг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой хэмжээний нөхөн олгуур олгоно гэсэн ерөнхий заалт бол байгаа. Тэгэхээр одоо ерөнхийлөгч маань одоо оюутлогоо 5 толгойтой танилцах үед бол одоо тэр орон нутгийн малчтаас тавьсан санал гомдлын дагуу одоо энэ нөхөн олгуурын асуудлын талаар асуудал тавьсан байгаа. Ингээд засгийн газрын тогтоол гарсан. Үүний дагуу одоо бид нэр орон нутгаас судалгаа аваад үзэхэд бол өнөөдрийн байдлаар бол одоо 483 малчин өрх бол үлжээ аваржааны бэлчээргүй болсон байдгийг. Үүнээс 380 орчим нь бол өвлжөөгүй болсон. Малчин хүнд өвлжөө гэдэг маань бол одоо ерөөсөө юугаас сольж болохгүй үнэт зүйл. Энэ өвлжөөг байгуулахын тулд бол одоо өвөг дээдс минь олон зуун жилийн ажиглалт үндсэн дээр одоо нар эвэр янз бүрийн одоо зуд сурхан болдгоо тийм газар байгуулсан байдаг учраас малчт маань өвлжөөнөөсөө салснаар бол зөвхөн одоо тухайн өвлжөө аваржааныхаа хашаа хороог нүүлгэн шилжүүлээ зогсохгүй тухайн мал маань одоо тэр шин өвлжөөнд дасахын тулд 2-3 жил болж одоо ашиг шимэн буурдаг байгаа. Тийм учраас уул уурхаан үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд маань одоо тодорхой хэмжээний нөхөн олгуурыг бол олгосон байдаг. Ингээд энэ нөхөн олгуурыг ингээд аваад үзэхэд бол хамгийн их нөхөн олгуур юу малчтай үлж аваржаг болгосон газар нь бол Өмнөгов аймаг байдаг. Энд бол 228 малчин өрхөө үлжөөгөө болсон байдаг. Тэгээд энэ нөхөн олгуур ингээд олгосон дүнгуудээс ингээд хараад тахад зарим өрхөд бол 40 сая хүртэл төгрөгийг нөхөн олгуураар олгосон байж хат. Заримд нь одоо 30 мянга энэ гэдэг ийм харьцангуй байна л да. Тэгэхээр энэтэй холбоотой нөхөн олгуурын асуудал яг ямар зардуудыг тооцох ёстой юм бэ? Тэгээд малчт нь өөр газар хүүхдүүдийн жишээлбэл сургууль шилжүүлэх, ажлын байраа өөрчлөгдөх гэх айгүй олон асуудлууд, нийгмийн асуудлууд ингээд дагаад эдийн засгийн асуудлууд дагаа гараад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ нөхөн олгууртай холбоотой ийм асуудлыг зайлшгүй тусгах ёстой. Ийм асуудлуудыг тусгаад нөхөн олгуурыг Монгол улсын ялгаатай байгалийн бүсүүдэд ийм хэмжээгээр байх боломжтой гэсэн ийм заалтууд нь хуулийн нэмэлт өөрчлөлтөнд тусч байгаа юу? Тэгэхээр энэ судалгаа авсны дараа бол та сая хэллээ. Өмнөгов аймагт 300 мянгаас 40 сая хүртэл төгрөгийн ийм эрс ялгаатай нөхөн олгуурууд олгогдсон байна. Тэгэхээр энэ нөхөн олгуурыг одоо ерөнхий тэр ашигт малтмлын тухай хуулинд байгаа ерөнхий заалтыг одоо өөрчилж одоо наривчлан
одоо таны юу тодорхой одоо тэтгэлийн толгой малта өрөх одоо үлжөөгөө боллоо гэхэд тухайн одоо үлжөөний хашаа хороо нүүлгэн шилжүүлэх тухайн малыг тэр орон нутг руу шилжүүлэх ингээд энэ зарлыг тооцоод үзэхэд бол одоо тэр 40 сая төгрөг гэдэг бол ер нь бараг хамгийн доотлын жишг үнэ болов уу гэдэг байдлаар одоо үзэж байгаа. Судалгаа гаргаж гарч байгаа тийм. Тэгэхээр энэ талаар бол одоо улсын их хурлын хүнс хөдөө аж ахуйн байгаль орчны байнгын хороонд бол одоо манай яамнаас бол бас тодорхой саналаа бол өгсөн байгаа. Энэ хуулинд одоо энэ нөхөөлгөрийн тухай асуудлыг маш тодорхой болгож өгөөч. Энэ малчид маань маш их хохирол энэ байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас бол аливаа төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа нутаг дэвсгэрийн байгалийн нөөцүүдэд ямар хэмжээний хохирол учирч байгаа вэ гэдэг дээр яамнаас санаачлаад байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ тооцох ингээ аргачлалаа боловсрогдсон байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн нутаг дээр хэрэгжиж байгаа төслөөс үүдээд байгаль орчинд ийм хэмжээний хохирол учирсан байна гэдэг тэр хохирлыг яаж дүүцүүлэн хамгаалах вэ, яаж нөхөн төлөх вэ, яаж хохирол багтаа байгаль орчны тэнцвэрийг хадгалах вэ гэдэг дээр ингээд энэ яам бол ийм арга хэмжээ аваад ингэсэн байж хад тухайн нутагт амьдарч байгаа малчт нь тийм үү, малчт нь өөрсдөө тэр газар тэгээд амьдрахтай холбоотой өөр газар руу шилжин сууршихтай холбоотой нөхөн олгуурын асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай тулгымцсан асуудлын нэг болоод байгаа мэнэ гэж ингэж сая та бүхний яриан солиглоо. Энэ бол зөв үү тий. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлэг төрөлцсөн ирсэн зочид та бүхэндээ баярлалаа. За ингээд байгалийн хязгаарлагдмал нөөцөөр нийгмийн үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад байгаль орчны зөв бодлого, оновчтой менежмент шаардлагатай эрчим орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгаа өнөө үед Эко форум нэвтрүүлгийг үзэн суугаа үзэгч та бүхэн өөрсдийнхөө гэгэн оюунаар энэ нэвтрүүлгийг цэгнэн дүгнэх буй за ингээд байгаль хамгаалах ариун үлстэй мөр зэрэгцэн хамтран ажиллацгаая гэсэн сайхан ураагаар энэ удаагийнхаа нэвтрүүлгийг жаргаж байна. Баяртай үзэгчдээ.